Үзэгч та бүхэнд өрөөмд хүргэе халуун студийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа болно. Оюутлогын дараагийн шатны хөрөнгө оруулалтыг яаралтай эхлүүлэх шаардлага зүйсээр тавигдж байна. За оюутлогын төсөл үзүүлсэн улс төрийн эерэг ба сөрөг нөлөөллийн талаар өнөөдөр хүндх болно. Тэгэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж төгрөгийн ханш огцом сулрах төсвийн орлого бүрэлдэхгүй байх зэрэг таагүй нөхцөл байдлуудыг бий болгосон. За үүнд Монгол улсын хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал, бодлогын тогтворгүй байдал зэрэг хүчин зүйлүүд гол нөлөө үзүүлсэн болох нь тодорхой байгаа. За гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдгээ дотор нь задлаад авч үзэх юм бол оюутлогын төслийн хувь хэмжээ үлэмж ихсхийг эзэлж байгаа юм. За тэгэхээр эдийн засгийн өсөлтөө хангахын тулд томоохон мега төслүүд тогтвортой хэрэгжиж байх ёстой гэдэг дүгнэлтэнд шинжээчид санал нэгддэг юм. Тэгэхээр эндээс оюутлогын 2 дахь шатны хөрөнгө оруулалт саацна нь эдийн засагт таатай бус нөхцөл үүсэх бас нэгэн том шалтгаан болсон гэдгийг харж болохоор байна. За статистик тоо баримтууд болон бусад албан ёсны их сурвалжуудын мэдээлэлч үүнийг баталж байгаа юм. Оюутлоготой холбоотой юу болоод байна вэ гэдгийг цэгцтэй авч үзэх үүднээс за сүүлийн өдрүүдэд болсон үйл явдлуудыг гэрээний үндсэн зүйл заалтуудтай уялдуулан дэс дараатайгаар иргэн саная. За нэгдүгээрт оюутлогын далдуурхайн хөрөнгө оруулалт тодорхойгүй хугацаагаар саацсан. Энэ нь Эрдэнэс оюутлогын компани захирласан Сэдванчгийн захидлаас болсон гэх шүүмжлэл нийгэмд байна. За засгийн газар тэр даруйд нь яаралт арга хэмжээг авч захирласан Сэдванчгийг сольж оронд нь дааган болтыг томилсон. За төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хүний хөгжил сангийн тухай хууль, компанийн тухай хууль, засгийн газрын тухай хуулиар засгийн газар шийдвэрлэдэг учиртай. За засгийн газраас Эрдэнэс ГЭ эсвэл Эрдэнэс оюутлогын компаниар дамжуулан оюутлогын тууцад хүнээс санал болгоод томилоод явна. За эсвэл засгийн газар шийдвэр гаргаад чиглэл өгөх юм бол хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу хялбархан шийдэд явах боломжтой байдаг. Харин энэ удаагийн халаас сэлгээ эхний хувилбараар явагдсан гэсэн үг юм. За хоёрдугаарт Английн Лондон хотод төвдөр Rio Tinto-гийн удирдлагуудтай оюутлогын компани далдуурхайн үйл ажиллагааг хэвийн болгох талаар яриа хэлэлцээр хийхээр за Монголын баг бүрэлдэхүүн тодорхойгүй байснаас хойшлогдоод байсан юм. За тэгвэл шинээр томилогдсон төлөөлөн удирдах зөвлөлийн 3 гишүүн болох Эрдэнэс ГЭ компани дэд захирал Тэмүүлэн, за Эрдэнэс оюутлогын компанийн гүйцэтгэх захирал Даагамболд, за уулуурхай яамны газрын дарга Отго Чулуунаар Лондонд очиж Rio Tinto-той хилцээрийн ширээний ард суухаар мордсон юм а. За хилцээрийн гол зорилго бол оюутлогын төслийн 2 дахь шатны буюу далдуурхайн хөрөнгө оруулалтыг тойрсон асуудлууд байх юм. Тэгэхээр Лондонгоос ямар мэдээлэл ирэх вэ гэдэг нь чухал болж байна гэсэн үг юм а. За 3 дугаарт ямар ч байсан Монголын засгийн газар болон Rio Tinto аль аль нь төслийг үргэлжлүүлж ажлаа урагшлуулах зорилготой байгаа гэдэг нь мэдээж. За гэхдээ 2 дахь шатны хөрөнгө оруулалтын хэмжээ хэд байх, ямар байдлаар хаанаас зээлэх гэдэг нь асуудал болж байгаа юм. За эхлээд Лондон руу хилцээр хийхээр явсан оюутлогын компани төлөөлөн удирдах зөвлөлд Монголын төлөв төлөөлж байгаа шинээр томилогдсон 3 эрхэм хэн нь хинбэ гэдгийг товчхон танилцуулъя. Уулуурхай яамны стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Отго Чулуун. Улаанбаатарын уугуул Монгол бизнес дээд сургуулийн менежментийн ангийг 1999 онд төгссөн. Удирдлагын сэтгэл зүй гэсэн сэдвээр бакалавр хамгаалж байсан. 2003 онд Дрезден хотын техникийн их сургуульд улс ардын аж ахуйн мэргэжлэр бакалавр авсан гэнэ. Дараа нь Франкфуртын их сургуульд эдийн засгийн мэргэжлэр суралцаж 2006 онд мөнгөний бодлого гэсэн сэдвээр мастрын цол хамгаалсан байна. Оюутан үедээ залуу эдийн засагчдын клуб байгуулан ажиллаж байжээ. Эдийн засгийн чиглэлээр хуралчуулган зохион байгуулахаас эхлээд зүгээр суудаггүй. Ер нь л их идэвхтэй оюутан байж. Daimler Chrysler корпорацийн Дрезден дэх салбар Mercedes-Benz-д дадлага хийж байсан гэдэг. 2007 оноос Хас банкнд эдийн засагч судлаачаар ажилласан. 2008 онд блог нээж эдийн засгийн чиглэлийн нийтлэл энтерээ идэвхтэй тавьдаг байж. Блогоос нь түүх сонирхдаг нь харагддаг. Уулуурхай яамд очихоос өмнө ерөнхийлөгч Элбэг Доржийн зөвлөх хийж байгаад өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирлаар багагүй хугацаанд ажилласан. Түүнийг энэ төвийг удирдах байхад Монгол улс анх удаа өрсөлдөх чадварын тайлантай болж байв. Өнгөрсөн жилийн эдийн засгийн форумаар ерөнхийлөгч энэ ажлыг нь үнэлж чуулганд ирсэн хөрөнгө оруулагчдад танилцуулж байсан юм. Ер нь л бол тэр эдийн засаг судлаач хүн. Гэхдээ оюу толгойтой хийж буй хилэлцээрийн гол ажлыг нь нуугсан хүний нэг гэгддэг. Сүүлийн жил хагас оюу толгойтой ноцолдсон хүн гэж ойлгочихж болно. Цагаан сарын өмнөхөн засгийн газар 4 сайдаас бүрдсэн том ажлын хэсэг гаргаж Риото учраа ололцгож хилэлцээрийн ширээний ард суулгаж байсан. Яг энэ үед эдийн засаг хөгжлийн яам
Сангийн яам агентлуудын төлөөллөөс бүрдсэн дид ажлын хэсэг гарч байв. Дид ажлын хэсэг хэлэлцээ хийх ажлын голыг нугалсан байдаг. Сайд нарын хувьд тэдний ажлын үр дүн танилцуулсан мэдээлэл дээр тулгуурлаж улс төрийн шийдвэрээ гаргаж байв. Хэлэлцээрийн гол ажлыг нугалсан дид ажлын хэсгийн ахлагч Отоо Чулуун тэгэхээр уул уурхайн туршлагагүйч ажлаа мэддэг болсон гэсэн үг. Гэхдээ түүнд хандсан нэг шүүмжлэл байдаг. Уул уурхайн салбарын Отоо Чулууг Монгол улсын өрсөлдөх чадварыг ярьж тайлантай болгосон ч уул уурхайг өрсөлдөх чадваргүй болгосон хүн гэж шүүмжлэх нь бий. Эрдэнэс Монгол компани дэд захирал Тэмүүлэн хотын унган иргэн Америкт мастер хамгаалсан олон нийтийн дунд Эрдэнэтийг удирдах байсан ган зоргийн хүү моринд хорхоотой гэдгээрээ илүү сайн танигдсан энэ залууг засгийн газарт байгаа эрхмүүд дундаа оюу толгоон амьд номын сан гэдэг. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад гардаж оролцсон зоригт баяр цогт нарыг оруулахгүйгээр ярил оюу толгойг хамгийн сайн мэд хүн гэж онцолдог юм билээ. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үеэс л асуудлын гүн рүү орсон оюу толгой дээр хамгийн урт хугацаанд ажилласан хүн. Оюу толгой төсөлд Монголын талын байр суурийг хамгаалж байгаа гол хүн гихэнч бий. Дааган болд Отоо Чулуу хоёртой харьцуулахад залуу хүн ажлын гараагаа эхлээд удаагүй байгаа гэдэг утгаараа түүний талаас үүнээс өөр мэдээллийг одоохондоо хэлэх боломжгүй байгаа. Эрдэнэс оюу толгой компани гүйцэтгэх захирал Дааган болд ардчсан намын лидерүүдийн нэг сайн эдийн засагч Москвагийн улсын их сургуулийг улс төр эдийн засгийн ухааны мэрэгчлэр төгсч тэндээ эдийн засгийн ухааны докторийн зэрэг хамгаалсан. 1979-с 1990 онд Монгол улсын их сургууль улс төрийн дээд сургуульд эдийн засгийн багш, 1990 оны 7 дугаар сард ардын их хурлын депутат, 1990 оны 9 дугаар сард улсын баг хурлын гишүүн, 1990-с 1992 онд засгийн газрын тэргүүн шадар сайд, 1992-оос 1996, 1996-аас 2000 онуудад улсын их хурлын гишүүн, 2004-өөс 2008 онд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга, 2008-аас 2012 онд нийслэлийн засаг даргын үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан. 1996-аас 1999 онд улсын их хурлын эдийн засгийн байнгын хорооны дарга байсныг нь онцлог учиртай. Монголын зан нарын ассоциацийн тэргүүний алба хашиж зан нарын чиглэлээр ажиллаж байсан. Оюу толгойн тузад Монголыг төлөөлөхөд мэрэгшил чадвараараа гологдохгүй хүмүүсийн нэг. Шийдвэр гаргах төвшөнд ажиллаж байсан он жил туршлагыг нь харсан ч өөлөх зүйлгүй ирэхэв. Энэ албанд томилогдоод эхийг амжуулах байх гэсэн хүлээлт олон хүнд бий. Уул уурхай хувьд шилжихээс өмнө 90-ад оноос либерал эдийн засаг ярьдаг байсан улс төрчдийн нэг. Эдийн засагт төрийн оролцоо бага, жин дарж байж эрүүл хөгжинэ гэдгийг ардчилсан хувьсгал эхлэх үеэс ярьж энэ тогтолцоог бүрдүүлэхийн төлөө төлбөртэй зүтгэсэн хүн. Хувьчлалыг эхлүүлсэн хүмүүсийн нэг уул уурхайг эдийн засгийн талаас нь хөгжүүлэхэд энэ салбарын эдийн засагт нөлөө үзүүлэхээр том төслийг урагшлуулахад Дааган болдын гих жинтэй алхам хийгдэх байх гэсэн хүлээлт ажиглагчдын дунд байгаа. Нөгөө талаас өмнөх туузад байсан эрхмүүдийг эдийн засгийн чиглэлийнх нь биш гэж шүүмжилдэг байсан. Харин туузын шинэ гишүүд гуруула эдийн засгийн чиглэлийнх тэгэхээр ийм шүүмж өрнөхгүй гэсэн үг. Хоёр нь оюу толгойн талаар нэлээд мэдээлэлтэй залуухан эдийн засагчид. Дааган болдын хувьд шийдвэр гаргах төвшөнд олон жил ажилласан, эдийн засгийг макро төвшөнд харж чаддаг туршлагатай мэрэгчсэн эдийн засагч бие биеэ нөхөд ажиллаж болохоор бүтэцгэж харагдаж байгаа юм. Тэгэхээр оюу толгойн төлөөлөн удирдах зөвлөлд Монголын талыг төлөөлж байгаа шинээр томилогдсон 3 гишүүний товч намтрыг дурдахад юм байна. За харин Рио Тинто талаас оюу толгой компани ерөнхийлөгч буюу гүйцэтгэх удирдлагын багийн дарга Камерун Макрейг мөн л өөрчилсөн байгаа. За Улаанбаатар хотын 2013 оны 9-р сарын 11-ний өдөр төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжид хурлыг хийсэн. За хурлаар тус компани шинэ гүйцэтгэх ерөнхий захирал бөгөөд ерөнхийлөгчөөр Грег Киннелийг дэмжиж баталсан юм. За эдгээр Рио Тинтогийн засгийн салбарын маркетингийн захирлын албыг хашиж байгаа ноён Грег Киннел 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс шинэ албандаа орох юм. За Грег Киннел уул уурхайн салбарт олон жил ажилласан туршлагатай Шотландын Санкт Эндрю хотод төрсэн. За тэрээр 1985 онд Пейсли дээд сургуулийн маркетинг эдийн засгийн ангийг бакалавр зэргээр төгссөн даруйда Рио Тинтод анх ажилд орж байсан. За өөрөөр хэлбэл Рио Тинто группэд 28 жил ажилласан гэсэн үг. За тэрээр 1992 онд Английн Гренфилдийн удирдлагын сургуульд магистрийн зэргийг хамгаалсан байна. За түүнээс хойш Рио Тинтод янз бүрийн албан тушаалыг хашиж тухайлбал Рио Тинтогийн урааны салбарын гүйцэтгэх захирал, за дараа нь Рио Тинтогийн төмөр болон титаны салбарын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай юм а. За эндээс харахаар оюу толгой компани гүйцэтгэх удирдлагч солигдсон, төлөөлөн удирдах зөвлөлд Монголын засгийн газрыг төлөөлдөг 3 гишүүнч өөрчлөгдсөн. За мөн оюу толгой компани 34% эзэмшиж байгаа Эрдэнэс оюу толгойн захиралч солигдсон юм. Тодруулах юм бол шинэ бүрэлдэхүүн, шинэ хэлэлцээрийн ширээний ард төслийн дараагийн санхүүжилттэй холбоотой асуудлыг ярих болж байгаа юм а.
Тэгэхээр энэ дээр нэг зүйлийг бид нэр зориуд санах ёстой. Юу гэхээр оюутлогоо бол 2013 оны 7 дугаар сарын хүртэл нэгч борлуулалт хийгээгүй, өөрөөр хэлэх юм бол нэгч $1 орлогогүй юм компани байсан. За тэр хүртлээр Монгол улсад эргэлдэж байгаа нийт эдийн засагт эргэлдэж байгаа 3 төгрөг тутмын нэгийг нь оюутлогын үр өгөөж хаялгаа гэж бол Монгол улсын ерөнхийлөгч Захиргааны хэлбэгт орж нэгэнтээ бол цохон тэмдэглэж байсан юм. За тэгвэл 2013 оны 7 дугаар сараас борлуулалт хийгээд эхэлсэн үндсэндээ бол орлоготой болсон. За тэрнээс өмнө оюутлогоо эдийн засагт ямархуу нөлөөллийг үзүүлж байсан бэ гэдэг тон графикийг товчхон танилцуулъя. Тэгэхээр дараагийн дугаарт өнөөдөр үүсэж байгаа хамгийн гол зөрчил бол анхны хөрөнгө оруулалтын хэмжээ анх гэрээнд тусаж байснаас өндөр болоод байгаа явдал гэж хэлж болно. За анхны хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэг нь Монголын засгийн газар энэ төслийн 34%-ийг эзэмшиж байгаагийн хувьд тэр хэмжээгээр өр нэмэгдэж байна гэдэг нь ойлгомжтой. За ер нь бизнес дандаа ашиг бол байдаггүй учраас 34%-тайгаа тэнцвүүц хэмжээний эрсдлийг бас давхар хүлээж байна гэдгийг бол ухамсарлах ёстой. Тэгэхээр 34%-ийг бид нар үн төлбөргүй эзэмшээгүй учраас анхны хөрөнгө оруулалтын 3.1-т дүүцэх долларыг Rio Tinto-д эргүүлж төлж таарна. За эргүүлж төлөхдөө өөрт ногдох ашгаа суутгуулна гэсэн үг. За харин Rio Tinto бол дэлхийн уул уурхайн авраг групп, дэлхий дээр өндөр нэр хүндтэй, өндөр технологитой. Танигдсан учраас хөрөнгө оруулагчид тэдэнд итгэдэг. За харин итгэдэг учраас Rio Tinto дэлхийн санхүүгийн зах зээл дээрээс мөнгө осгож чаддаг. За Rio Tinto гэдгийн цаана бол дэлхийд топ 20-д ордог хөрөнгө оруулалтын сангууд бол байдаг. За хөрөнгө оруулалтын сангууд нь дэлхийд даяар амьдарч байгаа сая хүний мөнгийг за хамгийн үр ашигтай гэж үзсэн төслүүд рүү хөрөнгө оруулах үүрэг хүлээж ажилдгаа гэсэн үг. За хэр зэрэг үр ашигтай итгэлтэй ажиллаж байна вэ гэдгээс хувьцааны үнэ нь бол шууд хамаарна. За ер нь хинч байсан цаашдаа үр ашиг нь нэмэгдэх, үнэ нь өсөх хувьцааг л худалдаж авахыг бодно. За хүн ер нь мөнгө өсгөе гэж бодохоос хоригдуулъя гэж бодохгүй гэдэг нь бол ойлгомжтой. Тэгэхээр эндээс юу харагдаж байна вэ гэхээр оюутлогоо төсөл гэдэг бол Монголын 2.8 сая хүнээс гадна дэлхийд даяар ажиллаж амьдарч байгаа мөнгө оруулсан сая хүний анхааралд байгаа асуудал юм. За энэ төсөл амжилттай цаг хугацаанд хэрэгжээд үр ашигаа өгөх юм бол хувьцааны үн өсөх учраас хөрөнгө оруулсан дэлхийн сая иргэдэд ашигтай. Хамгийн түрүүнд энэ бол Монголын газар дор байгаа баялаг учраас за энэ түрүүнд монголчуудад ашигтай байх ёстой. Монголын 2.8 сая хүнд ямар үр ашиг өгөх вэ гэдэг асуудал бидний хувьд бол чухлаар тавигдаж таарна. За тэгэхээр өнгөрсөн хугацаанд ер нь ямар ашиг үр дүн өгсөн бэ гэдгийг наривчлахгүйгээр бүдүүн тоомоор үзэгч та бүхэндээ түрүүн харуулсан. За гэрээ зурагдаад 4 жил болж байгаа хэдий ч 2013 оны 7 дугаар сар хүртэл оюутлогоо компани нэгж төрөний орлогогүй компани байсан гэдгийг бас дахин тодтогж байгаа юм. За гэтэл нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын үнэмлэхүй дийлэн хувийг тус төвсөл эзэлж байсныг тоо баримтууд нотолсоор байгаа. За өнгөрсөн жилүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ эрс нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлт огцом хурцсад гол нөлөө үзүүлсэн гэдгийг ч шинжээчид дуу нэгтээ дүгнэж байгаа. Тэгэхээр оюутлогоо төсөл орлого олж эхлэегүй байхдаа Монголын эдийн засагт огцом нөлөөллийг үзүүлж чадсан байна гэдэг дүгнэлт эндээс гарч байна. За цаашид хөрөнгө оруулалтын 80%-ийг шингээх даалдаврын ашиглалтанд орж борлуулалт хэрвээ эрчимжвэл төслийн шууд болон шууд бус өгөөжч нэмэгдэх нь бол ойлгомжтой. За асуудлыг нөгөө талаас нь харъя. Хэрвээ муугаар ярихад оюутлогоо төсөл дээр Монголын засгийн газар Rio Tinto хоёр хил хамаа олцохгүй бол дэлхийн топ 20-д байдаг хөрөнгө оруулалтын сангууд эрсдэлд орно гэсэн үг. За төсөл бүтлгүүцсэн бол үйл ажиллагаа явагдахгүй, ашиг олохгүй учраас хувьцаа тэр дороо зүгээр л цаас болж хувирна гэсэн үг. Тэгэхээр үн асар хурдцтай унж таарна. За өөрөөр хэлэх юм бол Монголын оюутлогоо төсөлд мөнгөө хийсэн хөрөнгө оруулалтын сангуудын хувьцааг эзэмшиж байгаа дэлхийн сая хүний мөнгө шатаж байна гэсэн үг юм а. За энэ тохиолдолд Монгол улс руу дахиж гадаадын хөрөнгө оруулагчид хандах уу? Ийм зүйл болохгүй хилмаа ололцоод төсөл үргэлжилнэ гэж найдах үлдэж байгаа юм. Тэгэхээр Монголын засгийн газар болон Rio Tinto групп аль алинд нь төслөө үргэлжлүүлэн явуулах сонирхол байгаа гэдэг нь бол ойлгомжтой. Яагаад гэвэл ордыг ашиглаж эхлэх нь аль алинд нь ашигтай учраас тэр юм. За ер нь оюу толгой төсөл борлуулалтын орлого олж эхлэегүй байхдаа л Монголын эдийн засгт эргэлдэж байгаа 3 төгрөг тутмын нэгийг бий болгож байсан. За сүүлийн үед хөрөнгө оруулагчид дайжиж байгаа нь эргэцэн орчноос гадна за өнөөдөр ороод ирчихсэн байгаа томоохон хөрөнгө оруулагчдтайгаа Монголын засаг төр яаж харилцаж ажиллаж байна вэ гэдгийг бас томоохон илэрлээ гэж үүн дээр хэлж болохоор байгаа юм. Бид шинжилгээ хийж үзсэн л тий. За 8-аас 12 оны хооронд 8.1 тэрбум долларын хөрөнгө оруулалт оруулсан. Тэрний 7.1 нь оюутлогоо. Үлдсэн 1 тэрбум нь жилд 250 сая доллар нь бол за саяны хуулиудын хүрээнд иймэрхүү байсан юм байна гэдэг. Тэгээ ер нь бол одоо энэ
хөрөнгө оруулалтын орчноо доктортой баталгаа өгсөний дараа бол манайх чинь тусмаа экспортын чиглэлд бол асар их шанстай байна. Тэгээд дэлхийн зах зээлийн жишээл хамгийн одоо эхний 5-ын хамгийн том тооцогдох 2 өрн байж байна. Энэ асуудлаа шийдэх шаардлагатай маа гэд. Юуны хөрөнгө оруулалтын тухайд бол зүгээр л та ийм хөрөнгө оруулалт хийсэн учраас ийм хугацаанд та татварын болон ямар нэгэн өөрчлөлт байхгүй шүү гэдэг гэтлэгээ өгч гэж байна. Тэгэхээр манай хуулиар бол юу яадаг? Хойших боцож үйлчилдэг. Оюутлогын хувьд бол хөрөнгө оруулалтын гэрээтэй байгаа тэр чигээр л явна шүү дээ. Хөрөнгө оруулалт хийчихэд гэрчлэгээ аваагүй аж ахуй нэгжүүд байх юм бол бас авч болох. Тийм л асуудал. Тэгэхээр хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг өнөөдөр улсын хурлын нэгдсэн чуулганы ээлжид бус чуулганы хуралдаанаар бол хэлэлцээд эхэлсэн. За төсөл дээр ямар зүйл заалтууд туссан бэ гэдэг талаар уул уурхаан сайд товчхон дурдлаа. За ер нь бол сонирхогч талууд байр сууриа илэрхийлэхдээ өнөөдөр гараад явчихсан байгаа хөрөнгө оруулалтын араас эргэж оруулж ирэх гэж хөөцөлдөхөөс илүүтэйгээр өнөөдөр байж байгаа томоохон мега төслүүдэд бид нар хадгалж үлдэх ёстой гэсэн ийм байр суурийг бол илүүтэй илэрхийлж байгаа. За энэ мэдээж хэрэг оюутлогын төсөлтэй ч гэсэнтэй хамаартай болж таарах юм аа. Тэгэхээр өнөөдөр хөрөнгө оруулалтын зардлыг Рио Тинто өсгөөд байгаа гэдэг асуудал бол тусдаа ярих дараагийн сэдв, дараагийн асуудал юм. Энэ тухай байр суурь илэрхийлдэг шинжээчид нэг зүйл дээр бол санал нэгдэж байгаа нь анзаарэгдэж байна. За энэ нь анханасаа Монголын засгийн газар популистуудын шахалтаар 34% эзэмшээгүй байсан бол засгийн газар 1% эзэмшихгүйгээр төслийн нийт үр ашигын 60-аас 70% татвараараа аваад явчих хувилбар байсан. За хэрвээ засгийн газар төслийн хувь эзэмшигч болоогүй байсан бол Рио Тинто хөрөнгө оруулалтын зардлаа яаж өсгөх нь бидэнд бол төдийлөн чухал биш. За засгийн газарт эрсдэл хүлээхгүй байх байсан гэж ерөнхий сайд асан Бямсурмгай хэлж байсан удаатай юм а. Оюутлогын хөрөнгө оруулалтын 2 дахь үе шатанд тасалдсан нь цаана ямар шалтгаантай байж болох вэ? Энэ талаар уул уурхаан сайдын байр суурийг тун утга та бүхэнд хүргэнэ. Тэгэхээр Эрдэнэс оюу толгой буюу оюу толгой төслийн 34%-ийг эзэмшиж байгаа Монголын 100% төрийн өмчт компани. За энэ компани X захирлын үед юу болсон бэ гэдэг дээр зарим нэг зүйлийг эргэн саная. X захирал Сэдванчгийн хэлснээр бол оюутлогын баяжмал борлуулалтанд гарч эхлэх хугацаа товлсноос хожимдож эхэлсэн нь баяжмлыг ямар үнээр хаана зарах гэж байна вэ гэдэг баяжмлын гэрээтэй холбоотой. За энэ гэрээний талаарх мэдээллийг өг гэсэн шаардлагыг Эрдэнэс оюу толгой компани зүгээс оюутлогын компаниг гүйцэтгэх удирдлагад бол тавьсан. За Рио Тинто үүнийг бизнесийн нууц гэж үзэж байсан бол за манай талын хувь нийлүүлэгчид мэдээлэл авах шаардлагатай гэж үзэн за баяжмлын борлуулалтыг нь хоош нь тавьж байсан юм. За эцэстээ нууцлаад байсан баяжмлын гэрээтэй төлөөлөн удирдах зөвлөлийн 3 гишүүд нэг бүрчлэн танилцаж за шаардлагатай тодруулгаач авч ингэснээр хувь нийлүүлэгч Монголын талд байсан эргэлзээ тайлагдсан. За мөн орлогоо хаагур дамжуулах бүртгэл хяналтыг яах вэ гэдэг дээр талууд ярилцаж нэгдсэн ойлголтод хүрсэн гэсэн мэдээллийг өгч байгаа юм. За баяжмлын орлогыг заавал Монгол улсад бүртгэлтэй банкны дансаар дамжуулахаар болсон гэсэн мэдээллийг X гүйцэтгэх захирал Сэдванчиг бол хэлж байсан. За тэр дансаар дамжих бүх гүйлгийг оюутлогын компани тайлан балансад нэгтгэж шаардлагатай үед төлөөлөн удирдах зөвлөлд гүйлгээний тайлан гарган өгч байхаар тохирсон. За тэгэхээр борлуулалтын мөнгөн урсгалыг хаана бүртгэлт ямар банкаар хийж байх вэ гэдэг дээр асуудал үүссэн гэсэн үг юм. За өмнө нь компани нууц олон улсын өрсөлдөөний хууль, монополийн эсрэг хуулиар энэ мэдээлэл нууцад хамааран задлах юм бол хариуцлага хүлээнэ гэх мэтээр оюу толгойн удирдлагууд тайлбар хэлдэг байсан бол за харин Монгол улсад мөрдөгддөг компани тухай хуулиар бол их хэмжээний хилцлийн тухайд тууз 100% санал нэгдснээр баталгаачих ёстой. Тэгэхээр оюутлогын компанийн туузад Монголын төлийг төлөөлж байгаа 3 гишүүн дэмжсэн тохиолдолд баяжмлын гэрээ хүчин төгөлдөр болох байсан гэсэн үг юм. За энэ дагуу мэдээлэл бол авсан учраас баяжмал гарч эхэлсэн. За борлуулалт бол эхэлсэн гэсэн үг юм. За гэтэл хөрөнгө оруулалтын гэрээнд 2 дахь шатны хөрөнгө оруулалтыг эхний баяжмал борлуулсан орлогоос хийнэ гэж тусгасан ч за энэ нь баяжмал гаргаж эхлэх хугацаа түрүүн дурдсан хүчин зүйлүүдээс болоод хойшлогдсон учраас боломжгүй болсон гэдгээр тайлбарлагддаг юм. За ер нь бол бодиттой нөхцөл байдал ийм байгаа учраас дараагийн шатны хөрөнгө оруулалтыг зээлээр босгож хийх саналыг Рио Тинто гаргасан. Харин үүн дээр энэ асуудлыг улсын хурл засгийн газраар шийднэ гэсэн агуулга бүхий захиаг явуулж за Сэдванчиг суудлаасаа хохирсон юм. За харин захиаг өөрөө болохоор ерөнхий сайдын даалгавраар явуулсан гэж тайлбарладаг хэдий ч за засгийн газрын даалгаврыг харин эсрэгээр нь хэрэгжүүлсэн учраас хариуцлага хүлээж суудлаа тавьж өгсөн гэж үзэх үндэслэлж бас байгаа юм. За уул уурхаан сайд хөрөнгө оруулалтын 2 дахь үе шат удаашрсныг юу гэж үзэж байгааг тодрууллаа. Өмнө ярьжсэн л асуудал янз янзын тоглолт байж болох байх л та. Гэхдээ
уг нь бол тохирсон зүйлүүд байгаа. Та бүхний маань нэр хүнд Монгол улсын нэр хүнд олон оюутлогтой тэнцвэс олон төсөл хэрэгжиж шүү гэдгийг бол тохирсон л байсан л та. Тэгээд яг тэр дараагийн санхүүжилтийн асуудал нөхцөл тэрэн дээрээ хугацаа алдж байгаа асуудал байгаа. Тэгээд тэрийг бол одоо энэ Монголын талын 34% төлөөлж байгаа хувь нийлэгчид Эрдэнэс эмжээл Эрдэнэс оюутлогоо гэж ярилцж байгаа сайхан шийдэх хоёр талаас мэрэгжлийн баг гаргаж шийдэх асуудал шүү дээ. Тий. Сэдванчиг захирлын хувьд одоо өнөөдөр бас хэвлэлээр тайлбарж хэллээ л дээ. Засгийн газрын өөрсдөө нөхсөн даалгаврын дагуу би ажилласныхаа төлөө одоо албан тушаалаас огцорлоо гэх юм уу. Тиймэрхүү ойлголтыг нийгэмд өгөөд энэ дээр зүгээр та яг уулуурхайн салбарын сайдын хувьд юу хэлэх вэ? Тэр чинь одоо Монголын 100% хөрөнгө оруулалт Эрдэнэс оюутлогоо хийх захирал байсан л асуудал та. Тэгээд тэр мэдээж одоо эдгээр төрийн өмчт компани захирлжсэн засгийн газар улсын их хурлыг төлөөлөхгүй захааныхаа агуулгыг би мэдж байгаа. Зүгээр л өмнө улсын их хурл дээр ярьжсэн асуудал байгаа шүү дээ. Тэгээд бүх бүтцээ одоо хоёр тал шинжилгээ гэсэнтэй хөрөлцөөнд бас хөрсөн. Тэгэл тийм асуудал төрсөн. Тэгээ яг тэр манайч арсан нийгэм хувийн бол янз янзын байр суурь илэрхийлж болох байл шүү дээ. Тэгж хэлэх байна. Тэгэхээр уулуурхай сайдын хэлсэн тайлбараас юу ойлгогдож байна вэ гэхээр Монголын засгийн газар гадаадын томоохон хөрөнгө оруулагчдтай ялангуяа харилцагтаа яг нэг цонхоор нэг бодлогоор ойлгомжтой байр суурийг илэрхийлж харилцаж байх ёстой юм байна гэдэг зүйл бол тодорхой харагдаж байна. Ягаад гэхээр улсын хурал засгийн газар нэг зүйл ярьдаг, харин доор гүйцэтгэх төвшөнд арай өөр зүйлийг ярих байдаг юм уу? Ингээд ойлголтын зөрүү үсэт ирэхлээр хөрөнгө оруулагчид эргэлзэж эхэлдэг. Өөрөөр хэлэх юм бол яаж ч магадгүй шийдвэрийг бол гаргаж магадгүй гэсэн үг. Ганцхан жишээг хэлэхэд хөрөнгө оруулагчдыг өөдөөс харуулж суулгаж байгаад 2 сайд тун саяхан гадаад хэргийн яам дээр болсон уулзалтан дээр өөр байр суурийг хуулийн төслийн талаар бол илэрхийлж байсан нь бас анхаарал татж байсан юм. За ер нь оюутлогоотой холбоотой ч төдийгүй ер нь гадаадын томоохон хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар улс төрчид байр сууриа илэрхийлэхдээ өнөөдөр бол бас нэгэнт хариуцлагатай болгоомжтой байр суурийг илэрхийлж байх шаардлагатай энэ цаг үе тулж ирсэн байна гэдэг нэгэнт ойлгомжтой болж байна. За ер нь оюутлогын тухайд бол яагаад гэхээр энэ бүх асуудал бол эцэстээ Монгол улсад бүртгэлтэй компанийн тухай асуудал, компани дотоод асуудал гэсэн үг. За хөрөнгө оруулалтын хэмжээ нь олон тэрбум $10 яригдаж манай эдийн засагт нөлөө үзүүлж байгаа болохоор л оюутлогын үйл ажиллагааг савл хийвэл улс төржүүлж улсын хурал засгийн газартай холбох гэсэн сонирхол их байдаг нь бол нууц биш. За зөв нь бол хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн үү? Хийгдсэн төслийн явцад санхүүгийн асуудал гарсан уу? Гарсан. За түүнийг манад бүртгэлтэй олон компаниудын нэгэн адил тууцанд шийдээд явах асуудал. За түүнээс улсын хурлын чуулганы нээлттэй хуралдаанаар авч хилцэж ерөнхийлөгч нь хүртэл сонгуулийн өмнө мэдэгдэл хийж улс төржүүлэх ямар ч шаардлага байхгүй байсан гэдгийг шинжээчэд бол хэлж байгаа юм. За ер нь олон түмний анхаарал юун дээр их төвлөрч байна. Тэнд улс төрчид тоглолт явуулж нэр хүндээ өсгөх гэж оролддог ийм нийтлэг дүр зураг юу бол ер нь бол харагдсаар байгаа. За ер нь оюутлогоо бол төр 34%-ийг эзэмшиж байгаа бусад аж ахуйн нэгжүүдтэй л адилхан компани гэдгийг эцэст нь бол санах хэрэгтэй юм аа. За улс төрийн шийдвэр 2009 онд бол гараад ажлыг нь эхлүүлчихсэн. За одоо улс төрчид үүн дээр оролцох биш, томилогдсон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд ажлаа сайн хийх л асуудал үлдэж байна гэсэн үг юм. За Монгол улсын эдийн засагт эргэлдэж байгаа 3 төгрөг тутмын нэг нь оюутлогын үр өгөөж байна гэж борлуулалт эхлэегүй буюу за тус компани $1 орлого олж эхлэегүй байхад Монгол улсын ерөнхийлөгч элбэг дорж хэлж байсныг эргэн саны. За одоо ил уурхай ажиллаад эхэлсэн 70 дуурхайн хөрөнгө оруулалтаа хэрхэн яаж босгож ажлаа үргэлжлүүлэх вэ гэдэг бол улс төрчдийн ярих асуудал биш. За томилогдсон хүмүүсийн хийх ажлаа гэсэн үг юм. За мэдээж эцэст нь Лондонгоос сайн мэдээ ирнэ гэсэн хүлээлт бол хаа ганаа байгааг хэлэх нь зүйтэй юм аа. За хөтөлбөрийн төгсгөлд үзэгч та бүхэнд Eagle цэгийн сайтад тавигдсан нэгэн мэдээллийг хүргэе. За дэлхийн зах зээл дээр байгаа худалдааны автомат машинууд нь технологийн хувьд нэлээд хоцрогдсон байдалтай байгаа талаар үйлдвэрлэгчид нь мэдээлж эхэлсэн байна. За гэвч энэ бүхэн удахгүй солигдож хэрэглэгчид ухаалаг худалдааны автомат машинуудтай золгох үе тун ойрхон байгаа юм байна. За өөрөөр хэлэх юм бол автомат машин үйлдвэрлэгчид програм хангамжийн компаниудтай хамтран ажиллаж шинэ технологиудыг нэвтрүүлсэн ухаалаг автомат машинуудыг худалдаанд гаргахаар болоод байгаа юм байна. Энэхүү автомашины үйлдлийн систем хэрхэн ухаалаг болж зах зээлд нийлүүлэх талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл үзэгч та бүхэн Eagle цэгийн сайтаар нэг зочлоорой. Ингээд анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Халуун зүтв томч хөтөлбөрийн хүрээд өндөрлж байна.